боловсруулалтад видео утчих байна. За моторыг асаахтаа хамгийн эхлээд одоо энэ аюулгүй дэлгүүр. Энэ дэлгүүр маань ингээд суурахаар энэ мотор маань унтардаг. Яагаад унтарч ийм гэхээр генератороос гарч байгаа цахилгаан энэгээр дамжиж катушканд очдог. Тийм болохоор энэ дэлгүүр байхгүй үед юуны моторын цахилгааны контакт салдаг гэсэн үг. Тэгэхээр ямар ч тоггүй байна гэсэн үг. Хэрвээ хөдөлгөгч нь тоггүй та бүхэн чикага марцсан гэсэн үг. Энийг бол яг энэ улаан коноп, унтраадаг улаан конопны доотлолт так гэж ортлно. Хоногт нь бүр тултлан сайн хийж өгөх ёстой. Тэг аюулгүй байдлын үүднээс энийг гар юм уу хантаасныхаа нэг хэсэгт хийх ёстой. Тэгээ хүйтэн үед бол энэ подсоос энийг тал юм уу эсвэл бүтэн нээгээд тэгээд араа бол нейтрал дээр байх ёстой. Энэ одоо араа нь өргөшөө, хоошоо, нейтрал гэдэг. Тэгээд хаазаа нэг баг зэрэг өгөөд одоо нэг 3-4 мм-тэй ингэж эргүүлж одоо энэ шүү дээ. Энэ бол одоо энэ моторын хаасны байрлалыг тодорхойлж байгаа тэмдэглэлээр байна. Одоо энэ хэвд гэсэн үг. Тэгээл энийг ингэж хөдлөгч жагаад яг нэг ингэж хатуураад тулаад ирэнгүүт нь тал тэгээд ингэ асдаг. Тэгээд асангууд нь бодсоос өгцөөд хөдлөгч чинь. Тэгээд 10 минут орчим нарамаадч мотороо халаагаад тэгээд энэ нарамдаас илгүй өндөр энэ дээрээ ингээд гараандаа игээд тэгээд явна гэсэн үг. Тэгээд ингээд айж байгаа. Ингэж бас нэг 30 минут орчим яваад бас хамгийн гол нь одоо тэр тагаа харж байгаа хинт хяналтын гойжуур. Энэ бол моторонд хөргөлтийн шингээ ирж байгааг илтгэсэн юм тан заруус хяналтын гойжуур байгаа. Тэгээд тэр гойжуур ажиллахгүй байвал энэ дараа моторыг унтрааж шалтгааныг олох ёстой. Хуураагаар асах юм бол одоо усны носоос байгаа доор усны носоосны маань одоо салбантай тийм хүрд маань одоо иргэдэг тэр маань эрзэн учраас стакан дотроо хуураа эргээд шатдаг аюултай тул заавал ингэж хөлийн нусанд өрсөн байх ёстой. Асаа тэгээд энэ гойжуур гарах ёстой. Ингээд нэг 30 минут орчим явангуудаа дахиад хаазаа нэмнэ. Хаасныхаа юг бол одоо эсвэл тахометр суулгаад эсвэл энэ зураасуудаараа хэмжээл явчихна гэсэн үг. Тэгээд эхний цаг бол энэ хүртэл яваа дараагийн нэг цаг нь бол одоо энэ хүртэл байдаг юм уу те. Ингэж явж байгаа нэг 10 минут яваад 1 минут өргөөл тэгээд явчихна гэсэн үг. Ингээд эхний 3 цаг бол энэ голоос дээшээ гарахгүйгээр явах ёстой. Тэгээд 4 дахь цагаас эхлээд 4-ний 3 хүртэл одоо ийм хүртэл хааслаад 10 минут хаасч явж байгаа эргээд нормал руугаа яагаад гол руугаа тавиад 1 минут хөргөөл дахиад 10 минут ингэж хаасч байгаа иймэрхүү маягаар 6 цаг явна. 6 цаг явсны эцэст бол одоо энэ 4-ний 3 дээр явж яснаа хүртэл ингэж 1 минут хааслаад тэгээд 10 минут хөргөөл одоо энэ голыгоо энэ юм дээр дунд хаацсан дээрээ явж байгаа дахиад 10 минут хөрөөл янгууд нь дахиад 1 минут ингэж өгөөл тэгээд ерөнхийдөө мотор нь хүчтэй хааж өгөхөөр ганцаараа явж байгаад урдлан босдог учраас хүнтэй байх хүн хүмүүсд урдталтаа жингээ гаргах хэрэгтэй. Ядахтаа ингээд банкаа урдталтаа тавьж болно. Тэгээ урд жин өгөхгүй бол мотор маань глис буюу гулгалтанд орохгүй дээшээ босоод идэг.
За нэг иймэрхүү байгаа. За энэ зэмээр болохоор ийм шалан хийлдэг. Эндээ уу нам даралтын ийм шалтай зав. Висла гэдэг 3 м 60 урттай 5-6 үнэх гэж явдаг. Ер нь загшлах үед бол 2 хүнд бол идеал нэ. 3 хүнд бол жоохон тиймэрхүү. А зүгээр завин дээр суугаа явахад бол 5-6 хүн бол багтчихна. А тэгээд ийм 18 та мотортой бол ер нь тун зогцдог. Ганцаараа явж байгаа учраас энэ давлгаанд ингэж юу маань уулгалтанд орохгүй босоод байгаа учраас хамаагүй явж болохгүй байна. Түүнээс энэ мотор бол одоо юунд орцсон? Зөвшөөрөлтсөн ийм мотор байгаа. За одоо нэтрэл дээр за 3 цаг одоо энэ дунд хаа зүртэл явсны эцэст бол ингээд 30 минут ухардаг араандаа залгаад ингэж ухарч болно. 30 минут ингэж ухардаг араагаараа явах хэрэгтэй. Ер нь явж байхдаа байнга тэр хяналтын гойжоороос харж явах хэрэгтэй. Одоо тэр гойжж байгаа. Энэ нөгөө тэгээд зөвшөөрөлтийн смэс гэж байдаг. Одоо зөвшөөрөлтийн маань холимог нь болохоор 25 нэг буюу одоо 25 литр бензинд 1 литр мас гэсэн үг. Энэ энгийн үеийнхээс 2 дахин их учраас ийм их утаатай байгаа. Тэгээд энгийн үед бол 25 литр бензинд 500 г мас хийнэ гэсэн үг. Тэгээ одоо иймэрхүү маягаар ингээд ерөөд араас солихдоо бол дандаа нормал дээр солино. Одоо нормал даад тэгэнгүүтээ урд араандаа игээд тэгээд явна гэсэн үг. Горимд орж байгаа нь энэ. Хаацнууд нэг одоос жоохон дээгүүр байна. Хурд бол нэг 20-25 км/цаг хурдтай явж байгаа байна. Максималны хурд нь 40 км/цаг. Тэр ганцхан бол айгүй байдаг. Доош сууч. За ингээд тэрхийн цагаан нур маань ийм гоё байна. Сайхан байгаль бол янз бүр.
За юуны зөвшөөрлтийн холимог маань дундаас доош нь буусан байна. Одоо энэ холимог дуусангууд энэ бол 15 литрийн сав байгаа. 25 литрийн энэ 18-тай моторт бол 25 литрийн том банк ирдэг. Тэр банкнд бол зөвшөөрлтийн үед 25 литрд 1 литр маслын гэсэн. Энгийн үед бол 25 литр 500 г масл. 0.5-ын усны савнд маслаасаа юулээ шууд аваад авах. Тэгээ хоёр тагтай хөдөлгүүрийн тос ерөнхийдөө иймэрхүү моторууд бол ер нь синтетик тос хийх нь зүгээр. Хоёр тагтны хөдөлгүүртэй синтетик тос хийвэл эдлэгийн удаан байдаг. Синтетик тос нь бол манай дэлгүүр зарагдаж байгаа. За ингэж явж байгаад ямар нэг байдлаар нэг хүн олж урдтаа суулгахгүй бол урдаа явж болохгүй байна. Тэнд нэг хүмүүс байх шиг байна. За тэнд 3-4 юм байх шиг байна. Ганц нэг хүн явж идэг юм баг та. Жохон суулгаад аваад явчихсан тий. Энэ завь нь бол Висла гээд 22 оны шинэ загвар байгаа. Энэ тусдаа урд хэсэг, хоёр хажуу хэсэг, мөн шалны хэсэг ингээд дөрвөн боллоо тусдаа хийлэгдэх учраас аюулгүй талаас бол маш өндөр шаардлага хангадаг. Ёроолын завны хийдэг ёроол хэсгийг бол 0.3 баараар 0.3-аас 0.35 баараар бодлоонуудыг бол 0.25 баар хүртэл хийгээр хийлдэг байгаа. За энэ комплектийн завь мотор энэ ком сетний үн бол ерөнхийдөө мотор нь 3,600, завь нь бас 3,600 байгаа, 7,200. Тэгээ бонуснд нь гол намхан гүйхэн гол явах зорилттой сэнсний хамгаалалт, төмөр хамгаалалт бэлгэнд өгч байгаа. Мөн манад өөр бүх төрлийн олон төрлийн завь моторууд байгаа. Та бүхэн манай 1-р оролтын дэлгүүр 1-р оролтын 34-ийн байрны дэлгүүрээр үйлчлүүлээрэй. Ийм сайхан кайф авдаг шүү.